За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн асинхрон хичээлийг эхлүүлцгээе. Хичээлийн сэдэв маань үг бүтээх туслах арга. За хичээлийн зорилго авиас илгээх болон тавчлах аргаар бүтсэн үгийн утга тайлбарлах, тайлбарлах, хөтлөх зорилготой хичээл байна. За энэхүү схемийг хараад өмнөх хичээл дээр ярилцсан байгаа. За үг бүтээх туслах аргыг дотор нь авиас илгээх арга, үг тавчлах арга гэж хоёр ангилдаг гэдэг. За авиас илгээх арга дотор нь болохоор утга сэлгэлт, за нөлөөлөн хувьсах сэлгэлт гэж хоёр ангиллана. За тэгэхээр туслах аргуудыг одоо нэг бүрчлэн дэлгэрэнгүйгээр тайлбарлах нэ. За тэгээ багшийнхаа тайлбарыг анхааралтай сонсоод дэвтэртээ тэмдэглэж авах зүйлээ тэмдэглэж аваарай. За одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа. За жишээнүүд маань хоёр хэсэг. Эхний хэсэг А хэсэг маань утга ялгах сэлгэлтээр жишээнүүдийг харуулж байна. За Б хэсэг нь болохоор нөлөөлөн хувьсах сэлгэлтийг харуулж байна гэсэн үг. За утга ялгах сэлгэлт маань болохоор одоо цандгар, цэндгэр, цондгор гэдэг үгнүүдийг харах юм бол энд бол тухайн авиа маань өөр авиагаар ингээд солигдсон байгаа даа. За ингээд авиа өөрчлөгдснөөрөө утга бас өөрчлөгдөж шинэ үг бүтэж байна гэсэн үг. За эдгээр үгнүүдийг бол утга ялгах сэлгэлт гэж ойлгох нь байна. Тэгэхээр тухайн одоо өөрчлөгдсөн их шиг авиа үсэг маань одоо бусад одоо цандгар гэдэг үгэн дээр А гэдэг авиа маань болоод өөрчлөгдсөн байгаа таахгүй юу. Тэгэхээр энд бол бусад одоо С, Н, Д гэдэг авианаас ерөөсөө огт шалтгааллахгүйгээр зөвхөн өөрийнхөө байранд утга сэлгэлж үг бүтэж байгаа гэсэн үг байна. За нөлөөлөн хувьсах сэлгэлт гэдэг дээр болохоор одоо тухайн үгийн бүтцээр нь задлах юм бол одоо арчуур гэдэг үгийг арч, уур гэдэг үгийн бүтцээр задлангууд ир авиа маань бусад нөгөө авианыхаа одоо А, Ч юм уу бусад авианыхаа нөлөөгөөр нөлөөлөн хувьсаад өөрчлөгдөж байгаа ил авиа болж өөрчлөгдөж байгаа гэсэн үг. За энийг бол нөлөөлөн хувьсах сэлгэлт гэж байна. Тэгэхээр энэ нөлөөлөн хувьсах сэлгэлт маань болохоор тухайн үгэнд орж байгаа бусад авиануудаас шалтгаалж яадаг гэсэн үг. За харин утга ялгах сэлгэлт маань болохоор ерөөсөө бусад авианаас хамаарахгүйгээр өөрийн байрандаа утга сэлгэж авиа их шиг үсэг маань өөрчлөгдөж байна гэсэн үг байна. За ялгаа нь энэ байна. За дараагийн арга маань болохоор үг тавчлах аргаар үг бүтэх гэсэн. За ингээд орчин цагийн монгол хэлэнд одоо авиа, үг, өгүүлбэрийг хүртэл хураах өвөрмөц зүйн тогтол байдаг байна. За нийлмэл үгийн бүтцэд байгаа үг тус бүрийг одоо эхний үсгээр нь тавчилдаг арга байна. Одоо жишээ нь улсыг хурал гэдэг УИХ гэж тавчилж бичиж байна. За энэ нь болохоор тухайн улсын гэдэг үгийн эхний үсэг, за их гэдэг И, хурал гэдэг Х гэдэг эхний үсгүүдээр нь дандаа тавьчихсан арга байна. За дараагийн маань арга болохоор нийлмэл үгийн бүтэц. За жишээ нь одоо нэгдсэн үндэсний байгууллага гэдэг ингээд нийлмэл үгийг мөн эхний үсгээр нь товчилж бичиж хураадаг байх нэ гэж ойлгох нь. За тухайн үгийг товчлох ямар аргууд байдаг вэ гэхээр одоо жишээ нь за эдгээр аргуудыг бас дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За эхний үеэр нь товчилдаг арга байна. За тэнгуут одоо Няба гэдэг дээр нэгтлэн бодогч гэдэг үг байгаа шүү дээ. Нэгтлэн гэдгийн ня гэдэг эхний үеийг тэгээ бодогч гэдгийн бо гэдэг үеийг ингээд товчилж бичсэн байна гэж ойлгох нь. За дараагийн арга маань болохоор одоо нийлмэл үгийн сүүлчийн бүрэлдэхүүнийгчгийг нь хэмнэж энгийн үг болгон хэрэглэж хэвсэн гэж байна. За жишээ лавлах тавчаа гэдгийг лавлах гэдэг үгээр хураас товчилж бичсэн байна. За тэгээд сургууль хүмүүжүүлэх ухаан гэдгийг сурган гэдэг үгээр товчилсан гэсэн үг. Одоо тэгэхээр тухайн нийлмэл үгийнхаа сүүлийн үгээр нь хурааж бичиж байна гэсэн үг байна товчилж. За үзүүлэн таниулах гэхээр материал гэдгийг үзүүлэн гэдэг үгээр ингээд товчилсан байна гэж ойлгох нь. За дараагийн арга маань болохоор сүүлчийн үг нь одоо нийлмэл үг гэж байгаа. Нийлмэл үгийн сүүлчийн үг нь одоо өргөлтөө алдаж түрүүчийнхаа өмнөх үгтэйг одоо нэгдэн нэг үг болж байгаа гэсэн үг. Жишээ нь болохоор энэ өдөр гэдэг нь сүүлийн үг нь өмнөх үгэндээ өргөлтөө алдаад за нэгдэн нэг үг болж байгаа. Өнөөдөр гэдэг үг үүссэн гэсэн үг. Шинээр үг үүсэж байна. За энэ нь болохоор үг тавчлах аргаар шинэ үг үүсэж байна гэж ойлгох нь. За нөгөө өдөр гэдэг маань өдөр гэдэг үг маань нөгөө гэдэг үгийнхаа
үгэндээ үгтэйгээ нэгдээд за тэгээ шинээр ах нь нөгөөдөр гэдэг үгийг үүсгэсэн байх нэ. За тэгэнгүүт ирээгүй гэдэг нь ирээ үгүй гэдэг үгийг яах нь үгүй гэдэг үг маань ирээ гэдэг үгнтэйгээ нэгдээд ирээгүй гэдэг үг. За ингэж бас яах нь үг товчлох арга маань ийм арга бас яах нь байдаг бах нэ. За үг товчлох ясны дүрм гэхээр за яг үг товчлохтой холбоотойгоор ямар зөв бичгийн дүрм байдаг вэ гэдгийг бас дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За үг товчлохтой эхний үсгээр нь товчилдог, эхний үеэр нь товчилдог, за их адгийн үсгээр нь товчилдог, хоёр үгийн эхний үсгээр нь товчилдог гэдгээр аргууд байдаг. За одоо зөв бичих дүрмийг нь бол яах нь за үг бүрийн эхний үсгээр нь за одоо хэрвээ улсын их хурал гэдэг үгэн дээр эхний үсгүүдээр нь товчилж байгаа юм бол яах нь тухайн үсгүүдийг бүгдийг нь томоор бичнэ гэсэн дүрм байна. За хэрвээ үеэр нь хурааж товчилж байгаа тохиолдол яах нь эхний үсгийг нь л томоор бичнэ гэдэг дүрмтэй. За хүний овог нэрээс бусад оноос нэрийг хураасан үсгийн ард яах нь цэг тавьдаггүй дүрмтэй байх нэ. За хоёр дахь нь болохоор хүний овог нэрийг бичихтэй за эцэг эхний үсгийг нь товчлохоос гадна за бусдын зохиол бүтээслээс ишлэл авсан бол хүний овог нэрийг нь одоо хамтдан товчилж үсэг бүрийн ард цэг тавьдаг. За жишээ нь энэ дээр харж байна те. За 3 дахь дүрм маань болохоор эрдэм шинжилгээний бүтээл тухайн номын одоо хэвлэгдсэн хотын нэрийг эхний үсгээр нь товчилдог. За ингэхдээ хоёр үгээс бүтсэн бол эхний үсгийг нь томоор, хоёр дахь үсгийг нь жижигээр бичдэг байх нэ. Жишээ нь одоо яах нь Улаанбаатар гэдгийн ууг нь томоор, бэг нь болохоор жижигээр бичиж байна гэсэн үг. За ингээд яах нь үг товчлох аргатай холбоотой зөв бичих эдгээр дүрмүүдийг яах нь дэвтэртээ тэмдэглэж аваа сайн цээжл тогтоогоорой. За ингээд асинхрон хичээлийн бичлэгийг анхааралтай үзэж тэмдэглэлээ хөтлөөд за хичээлийн дараах сорилоо ажиллаад тэгээ багш руугаа илгээгээрэй.